За сайн уу манайхан бичлэгээр уулзаа би удсан байна. Өнөөдөр 떡бокины амтыг нэг төвшин ахиулсан гэж хэлж болохоор самгявсалтай, кимчитэй 떡боки хийх болно. Нөхрийн хоолны кимчиг аваад дагаад игээд үзээрэй. Өнгөрсөн сар гарan бичлэг оруулаагүй нь хүүхдүүдийнхээ амралтыг тааруулаад бид хоёр амарсан шиг амарчихъя гэд бүх ажлаа хаяад өөртөө амралт өгсөн. Тэгэхгүй бол ажил гэд байвал хүүхдүүдтэй хангалттай цаг гаргах нь хэцүү юм байна гэдгийг анзаарсан л да. Хэрвээ таны хүүхэд 8 настай бол та хүүхдтэйгээ нэг гэр хамт байх хугацааны 50% нь айл хэдийн өнгөрсөн байх болно гэж уншиж байсан юм билээ. Нэрэл бодоод үзэхэд хүүхдүүд маань 10 жилийн дараа оюутан болоод эрдэм ном хөөгөөд ажил төрөл хийгээд тустай гарчих нь тэр үед найз нөхдөө хамт олно гэд аав ээжтэйгээ цаг гаргах нь бага болно. Тийм болохоор хүүхдүүдтэй аль болох багт нь олон сайхан дурсамж бүтээж хамтдаа байхыг хичээж байна. Энэ удаагийн аялын сониноос гэвэл надад Сингапур улс маш их таалагдлаа. Олон төрлийн соёлтой, бүх юм нэмэгц зэгцтэй, хүмүүс нь хөрөнгө оруулах сэтгэлгээтэй, бүр хамгийн гол нь эрүүл мэндэд анхаарч өдөр болгон гүйдэг. За ер нь бол Монголдо буцаж очиод гүнээл гэж бодож ирсэн дээ. За хоол руугаа буцаад орцгоё. Эхлээд цөмбөрөн чинь бахан хэмжээний самгявсал хэрэгтэй. Гадаргуу дэрх чигийг нь арчаа шарах юм бол нэг гой шаргал болж шарагддаг. За самгявсал идэх хэмжээгээр жижиглэн. Гой дулаан самгявсал сонгосон болохоор одоо шууд ингээд дангаар нь хүрх идмээ санагдаж байна. За босон самгявсалаа түр гаргаад тосонд нь кимчигээ шарах болно. Нөхрийн хоолны кимчинээс 200 г-ыг хийн. Нэрээ сониноос нөхрийн хоол кимчи маань амар байна уу гэсэн нэртэй сар шинэ үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа. Замын цагдаагийн уртлын соёолж моолын нэг давхарт ороод шууд ингээд баруун эргүүл харагдана. Амар байна уу үзэсгэлэн бол бүр 21 аймаг 9 дүүргийн жижиг дунд үйлдвэрийнхэн өргөн хэмжээнд оролцож байгаа. Дандаа сар шинийн холбоотой бүтээгдэхүүн зарагдаж байгаа гэдгээр онцлогтой. Та бүхэн бас сонирхоод ирээрэй. За одоо хоол руугаа буцъя. Одоо дахиж ийш үзэхгүй. За нөгөө самгявсалны досон дээрээ 200 г кимчигээ зөөлөн гадаар шаарна. За нэг ширхэг сангин, нэг ширхэг бүдүүн ногоон сангиныг сайтар хэрчээд зөөлөртсөн хамтдаа шарж өгнө. За тэгээ зөөлөрсөн бодод амтлнаа. 3 халбаг 30 гаруй, 1 халбаг сой соус, 800-аас 1 литр ус, 3 халбаг элсэн жихэр, 4 халбаг эрдэнэ сироп хийгээд сайтар буцалгана. За буцалсан бол үдээн догоо хийгээд зөөлөн галаар соусыг нүтгэн болтон ширгээж өгнө. За би юм бэлтгэхтаа дог хэрэгэлдэг. Амтлаад үтсэн чинь нэг юм дутуу байсан. Гужужан хийхээ мартсан байлаа. Гужужангаас нэг халбаг хийгээ сайтар утгана. Ер нь бол усныхаа хэмжээг бага хийгээд дутах юм бол баг багаар нэмхэн дээр анханасаа их ус хийчих юм бол өтгөн болох гэж нилээн удна. Тэр хооронд зарим дог нь шалчих болно. За ингээ кимчи маань ч гэсэн гоё амттай болсон байна. За тэгээд хамгийн сүүлд шарсан самгявсалаа хийгээд сайтар холиод 떡боки маань бэлэн болно. Бэмба 떡бокинда хүүтэн байгаа болохоор халуун нотоор хийлээ. За баярлаа. Дан 떡боки байвал бас чи идэхгүй юм чинь. Самгявсалтай бас гоё эсгэлэн амд орлоо кимчитэй. Йоо, бүр тасархаа харагдаж байна. Манай хүн бүр гоё зохицуулж хоол хийсэн байна те. Идэх. Би бол сэрийдчихё. Савхарч. Идэх байхад аран дэш сасгаад шүү. Манза. Агай. Нөгөө нэг бэлтгэдэг дог. Би зүгээр магтаж байгаа ч юм биш. Манай хүн бүр тасархаа юм хийчихэ. Мах. Би өөр нь жоохон махсан шүү. Бүдүүн самгявсал. Гоё байна. Энэ том удаан бас байгаа. Би. Дахиад байгаа. Нөгөө дөрвөлжин удаан дууссан. Ийм л удаан байсан. Юу юм бодоо гэ. Амтан жоохон өөр. Тэгтээ яг ойролцоо. Дөрвөлжин удаанаас илүү гоё юм шүү. Энэ гоё юм байна. Манай энэ өөрийнхөө кимчигээ таньж гэнэ үү? Манай кимчи байна. За таньд амтад үзье. Гойсон. Манай гоё шарсан кимчи шиг амттай юм байна шүү дээ.
ийм соовууслаг мах ихтэй хоол идмээрээс ахгүй юу. Тэгсэн чинь бүр бүх идмээр юм багтаасан шүү дээ. Тэгээ би яг бодлоо хурц биш гоё амттай энэ да гэж. Гоё юм зөөлхөн амтлаг. Босоо гомно. Йоо яг энэ хүүтэн тохирсон хоол юм шиг нусмас гоёж байна. Аа тийм. Дааж л нус гоёж нүгээс халуун хоол идээд нус гоёж байсан даа. Баярлаа. Манай яриа болчихгүй үстэй. Хамт жоо хандаа идэв шүү. Болоогүй. Энэ гоё хоолноосоо дахиад чигээд хүмүүстэй аваач юу гэдгүү үзэсгэлэндээ зогсож байгаа хүмүүстэй. Уусаа зөндөө хийсэн байгаа тэрнээсээ аваарна. Ааха.